Сайн байцгаана уу? Барилгын политехник коллежийн цахилгааны мэргэжлийн багш Балжинэн байна. Өнөөдрийн хичээлээр сэлгэн залгах унтраалгаар гэрэлтүүлгийг хэрхэн яаж удирдах талаар үзнэ. За өнөөдрийн хичээлийн агуулгаар сэлгэн залгах унтраалганы бүтэц, зориулалт, ажиллах зарчим, тэмдэг тэмдэглэгээ, схем зураг, за холболтыг хэрхэн хийж гүйцэтгэх талаар үзнэ. За сэлгэн залгах унтраалгыг захын сэлгэн залгах унтраалга, дундын сэлгэн залгах унтраалга гэж хоёр ангилдаг. За захын сэлгэн залгах унтраалга маань хоёр цэгээс гэрэлтүүлгийг удирдах зориулалттай. Дундын сэлгэн залгах унтраалга маань 3 цэгээс нэг ба түүнээс олон гэрэлтүүлгийг удирдах боломжтой байдаг. Сэлгэн залгах унтраалгыг хаана ашиглах вэ гэвэл шатны давхруудад ашиглаж болох нь, урт коридорт ашиглаж болох нь, том үйлдвэрийн газар агуулгад ашиглаж болох нь, за орон сууц олон нийтийн барилгад ч гэсэн ашиглаж болно, мөн гэртээ ашиглаж болох нэ. За нэг жишээн дээр тайлбарлаж өгье багш нь. За бид нар гэртээ ашиглая гэж бодъё. Гэртээ ашиглахад бид нар гаднаас орж ирээд коридорынхон гэрлийг асах шаардлага гарна. Коридорынхон гэрлийг асаагаад цаашаа нөгөө өрөө рүүгээ орлоо гэхэд нөгөө өрөөндөө орчоод буцаж ирээд коридорынхон гэрлийг дахин унтраах шаардлага гарна. Энэ үед болохоор сэлгэн залгах унтраалгыг ашигласнараа яах юм гэхээр коридорын гэрлийг орж ирэнгүүт асаасан гэрлээ нөгөө өрөөнөөсөө унтраах боломжтой гэсэн үг. За сэлгэн залгах унтраалганы тэмдэг тэмдэглэгээний хувьд гэвэл захын сэлгэн залгах унтраалгыг ажлын зурагт энэ дүрсээр тэмдэглэдэг байх нь, схем зурагт энүүгээр тэмдэглэдэг байх нэ. Дундын сэлгэн залгах унтраалгыг ажлын зурагт энэ дүрсээр тэмдэглэдэг байх нь, мөн схем зурагт энүүгээр тэмдэглэдэг байх нэ. За захын сэлгэн залгах унтраалга нь нэг даралтай унтраалганаас юугээрээ ялгаатай вэ гэвэл бүтцийн хувьд ялгаатай. Мөн гадна талаас нь харахад хоёр тишээ заасан энэ хоёр гурвалжингаараа ялгагдана. Холболтын 3 контакттай байдаг бол дундын сэлгэн залгах унтраалга нь холболтын 4 контакттай. Нэг даралтай унтраалга болон захын сэлгэн унтраалганаас дээшээ доошоо заасан энэ хоёр сумаараа ялгаатай байх нэ. За багш нь дундын сэлгэн болон захын сэлгэн унтраалгаар гэрэлтүүлгийг хэрхэн яаж удирддаг схем зургийг тайлбарлаж өгье. За захын сэлгэн унтраалгаар гэрэлтүүлгийг удирдахдаа энэ схем зургаар бид нар холболтыг гүйцэтгэнэ гэсэн үг. За энэ дээр энэ схем зураг маань яаж ажиллах вэ гэвэл энэ дээрээс сэлгэн унтраалганыхаа нэг контактыг, оролтын нэг контактыг тэжээл буюу галтаа фазынхаа утсан дээр холбосон байна. Гаралтын 2 контакттай байх нь. Гаралтын 2 контактнаас нөгөө дараагийн сэлгэн залгах унтраалганыхаа 2 контактн дээр холбох нь. Тэрнээсээ нэг контактнаас нь гаргаад гэрэлтүүлгэн дээрээ холбох нэ. Ингээд гэрэлтүүлгээ 0-тоогоо холбох нь. За энэ тохиолдолд схем нь ажиллаж байна уу гэдгийг бүгдээрээ харцгаая. За энэ дээрээс тэжээл яваа гүйдэл яаж гүйх вэ гэхээр энэ замыг дагаад ингэж гүйнэ. Гэтэл энэ контакт доошоо байгаа учраас энэ дээр гүйдэл гүйхгүй нэ. Энэ тохиолдолд гэрэл асахгүй нэ. За дараагийн тохиолдолд энэ эхний унтраалгыг нөгөө тишин даръя. Нөгөө тишин дарна гэдэг маань энэ контакт нь доотлол дээр очих нь. За ингэснээр эхлэхээр гүйдэл яаж гүйх үү гэхээр энэ замын дагуу гүйдэл гүйгээд нөгөө гэрэлтүүлэг маань асах нэ. За дараагийн тохиолдол яах юм гэхээр бид нар эхний унтраалгыг доош нь дарсан байгаа. Хоёр дахь унтраалгаа эсрэгээр нь дээш нь даръя. Энэ тохиолдолд яах вэ гэхээр нөгөө гүйдэл маань энэ замаар гүйгээд энд ирээд цаашаа холбогдоогүй учраас энэ гэрэл маань асахгүй нэ гэж үзэх нь. За дундын сэлгэн залгах унтраалгаар гэрэлтүүлгийг хэрхэн яаж холбодог вэ? Энэ схемийн дээрээ тайлбарлаж өгье. За энэ дээр болохоор яах юм гэхээр захын сэлгэн
унтраалга 2 ширхэг орох нь, дундын сэлгийн унтраалга 1 ширхэг орох нэ. За энэ тохиолдолд энэ схемний тохиолдолд одоо хэлэхээ гүйдэл яаж гүйж одоо гэрлийг асаах вэ гэхээр энэ замын дагууг нь энэ замын дагуугүйгээд гэрлэн дээр ирэхэд гэрэл хэлхээ битүүрээд асах нэ. За дараагийн тохиолдолд яах вэ гэхээр эхний унтраалгаа бид нар мөн адил нөгөө тийш нь эсрэг тийш нь дарж үзье. За эсрэг тийш нь дарж үзэхээр яах юм гэхээр энэ холбогдсон контакт маань энэ дээрээ нөгөө тал руугаа дарагдана гэсэн үг. За энэ тохиолдолд яах вэ гэхээр одоо энэ гэрэл асах нь уу гэдгийг бид нар схемээ уншиж мэдэх нэ. За энээс харахад гүйдэл ингэж гүйгээд энд ирээд цаашаага холбогдох боломжгүй учраас энэ гэрэл маань ажиллахгүй, асахгүй байх нэ. За гэх мэтчлэнгийн энэ хоёр схемэн дээрээ одоо ямар тохиолдолд гэрэл асах уу, ямар тохиолдолд гэрэл унтрах вэ гэдгийг гэх мэтчлэнгийн хувилбаруудаа өөрснөө тэмдэгтэрэн дээрээ зураад туршиж үзэж болох нэ. За одоо бүгдээрээ холболтын хайрцагын дотор хэрхэн хийх талаар одоо багш нь тайлбарлаж өгье. За биднэрт эхний энэ зураг бол захын сэлгийн залгах унтраалгаар одоо гэрэлтүүлгийг удирдах схемний маань холболт байж байна. За энэ дээр яах юм бэ гэхээр биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр одоо холболтын хайрцаг 2 ширхэг захын сэлгэн унтраалга за мөн чийдэн тэгээд дамжуулагч утас хэрэгтэй болно. За энэнийг хэрхэн хийж гүйцэтгэх вэ? Холболтоо хэрхэн хийх вэ гэхээр тэжээлээс ирж байгаа фазын утсаа холболтын хайрцагын дотроо оруулж ирнэ. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр тоноглуудаа суулгаад унтраалгаа чийдэнгээ суурлуулад одоо унтраалга чийдэнгээс гарч ирсэн бүх утаснуудаа холболтын хайрцагын дотроо үзүүрүүдийг нь цуглуулад авчирна гэсэн үг. За үзүүрүүдийг нь цуглуулж авчирсныхаа дараа яах юм гэхээр тэжээлийн утсан дээр эхний сэлгэн унтраалганыхаа оролтын нэг утсыг авчирж энэ хоёроо хооронд нь холбох нь энэ дээр нэг зангилаа үүсэж байна. За дараагийн холболт маань 2 дахь контактаас эхний сэлгэн залгах унтраалганы 2 дахь контактаас 2 дахь сэлгэн залгах унтраалганы нэг контактн дээр ирээд энэ дээр нэг зангилаа үүсэж байна. За эхний сэлгэн залгах унтраалганы 3 дахь контактаас энэ 2 дахь сэлгэн залгах унтраалганы нэг контактн дээр ирэхээр энэ дээр 3 дахь зангилаа үүсэж байна. За 2 дахь сэлгэн залгагчнаасаа гаргаад тэрнийг чийдэнтэйгээ холбох нь, гэрэлтүүлэгтэйгээ холбох нь. Гэрэлтүүлэгтэйгээ холбосон нэг зангилаа үүсэж байна. Гэрэлтүүлгээсээ нэг үзүүр утас гаргаад энэ дээр 0-тоогоо авчирч холбох нэ. За ингээд бидний холболт дуусна гэсэн үг. За энэ холболтоо бид нар тэжээлдээ залгаад хэлхээ битүүрсэн тохиолдолд яах нь гэрэл маань асах нэ. За дундын сэлгэн унтраалгыг хэн яаж холбогддог нь мөн зарчмын хувьд яг адилхан. Тэгвэл яах юм гэхээр нөгөө дундаа нэг унтраалгатай байгаа учраас биднэрт энэ холболтын хайрцагын дотроо холбох зангилаа маань 2-оор нэмэгдэнэ гэсэн үг. Энэ дээр 5 зангилаа үүсэж холбогдчихсэн бол энэ дээр 7 зангилаа үүсэж холбогдох нэ. За ингээд энэ холболтын дагуу дундын сэлгэн болон захын сэлгэн унтраалганыхаа холболтыг хийж гүйцэтгэх нэ. Өнөөдрийнхөө хичээлдээ хамт байсан хүүхдүүддээ баярлалаа.